Мэдрэмжээ нээж, хуваалцаж, ярилцаж чадахгүй байгаа тохиолдолд энэ нь өөрөө удаан хугацаанд үргэлжлэхээр сөрөг сэтгэл хөдлөлүүд нь бөөгнөрч явсаар хагаад сэтгэл зүйн тулгымцсан асуудал. За тулгымцсан асуудлыг тодорхой хэмжээнд хүүхэд эрүүл аргаар даван туулж чадахгүй байгаа тохиолдолд энэ нь өөрөө сэтгцийн эмгээг үүсэх цаашлаа сэтгэл гутрал өртөх ийм эрсдлийг бий болгож идэг. За амиа хорлох зан үйл хийж байгаа хүүхдүүдийг авч үзэхээр дийлэнхдээ сэтгэлийн хувьд хямралтай тодорхой асуудлуудыг даван туулж чадахгүйгээсээ болоод амиа хорлох эсвэл өөрийн гэмтэх зан үйлийг сонгосон байдаг. Тэгэхээр хүүхдтэйгээ илүү сайн нээлттэй ярилцаж ямар нэгэн асуудал тулгарвал түүнийг хамтдаа даван туулахын төлөө оролдож үзэх, шинэ аргуудыг хэрэгжилж үзэх, мэдрэмжээ илэрхийлэх, стрессээ тайлах ийм аргуудыг хамтдаа туршиж үзэх нь аягүй чухал байгаад идэг.